За сайн байцгаана уу? Монголчуудын хөдөөний зан үйл бэлэгдэл 5 зүйлийн тарианы жишээнд гэсэн энэхүү сэдвийн хүрээнд онлайн хичээлийг бэлтгэн хүргэж байна. Монголчуудын хөдөөний бэлэгдэл 5 зүйлийн тарианы жишээн дээр 1-р бүлэгт бид монголчуудын эдийн ундааны соёлын уламжлал, 2-р бүлэг дээр 5 зүйл тариаг дээдлэх зан үйл, 3-р бүлэгт 5 зүйл тарианы хэрэглээний зан үйл гэсэн энэ бүлгүүдэд 5 зүйл тариаг хэрхэн тарьж, ургуулж, хурааж, хэрэглэж ирсэн талаарх монголчуудын хөх идэ гэж юу яг юу вэ гэдгийг ойлгуулахыг ингэж хичээнэ. За хөх идэний зан үйл бэлтгэл судалгааны онол арга зүйн зүг бид бол ингэж хэлсэн байгаа. Эдийн ундааны соёл дотроо 5 өнгийн эдэндээ хөх идэ. За энэ дотроос 5 зүйлийн тарианы бэлэгдэл зан үйлийг мушгин судалсан болно. За үүний онол арга зүй судалгааны түүхэн сурвалжуудад тулгуурласан судалгаа, практик болон аман их сурвалжууд тулгуурласан судалгаа гэх мэтчлэнгийн зүйлийг дизайн дээр ингэж оруулж өгсөн байж байгаа. За бидний энэ судлагдах ухааны хамгийн том зүйл бол судлагдсан байдал юм. За үүнийг хоол судлал, хэл соёл угсаатан судлалын эрдэмтдийн судалгаанаас дараах байдлаар бол харж болж байна. За энэ бол бидний судалгааны хамгийн үндсэн их сурвалж болсон ийм өмнөх судлаачдын хийсэн судалгааны бүтээлүүд байна. За дараагийн нэг зүйл бол тариалангийн түүх, угсаатан соёлын бит болон бит өвийн судалгаа. За энэ нь яг тариалангийн түүх, тариа ногоо тарьж ургуулсан үеийн түүх. За тэгээд мөн түүхэн сурвалжуудад үүнийг хэрхэн тэмдэглэж, бичиж үлдээсэн байна вэ гэдэг энэ бүх соёлын бит болон бит бүс өвийн судалгааны их сурвалжуудыг эндээс харж болно. За үүн дотор бидний хамгийн эхний барих энэ ном сурвалж бол Хувлаас эцэн хааны ордон дах эдийн ундаа цай савыг тусгайлан хамаарагч дотоод сайд эмч хөсхүйн бичсэн эдийн ундааны жинхэнэ товч гэсэн энэ сурвалж байгаа. За мөн Рошид Даддины судрын чуулган, Марко Пологийн ертөнцийн элдв явдлууд, Гильом де Рубрукийн дорн дахин этгээдэд зорчсон тэмдэглэл, Лувсан данцны алтан товч, Мулано Карпинигийн монголчуудын түүх, Чанчун бомбын баруун зорчсон тэмдэглэл, Юан улсын судрын 4-р боттох тариалангийн хөгжим, за мөн 21-ийн тайлбар толь, за Гүнжин Сүхбаатар гуайн Эртний улсууд Хүннөө Сямби Нэрон гэсэн энэ сурвалжууд бол бидний их сурвалжууд болж өгсөн үндсэн сурвалжууд. За үүн дээр нэмээд бүгд найрамдах Монгол ард улсын тариалангийн хураангуй түүх орломж авийн. За Пунсал дулмын Монголын газар тариалангийн түүх 1, 2, 3 дугаар бот, буян чуулганы Монголын тариалангийн түүх. За дээр нэмээд орчин цагийн Баатар хүү судлаачийн Монгол улсын туваачууд гэсэн энэ ном зүйнүүдээс за мөн урт насан багшийн Монгол үндэстний бит бус соёлын өв гэсэн ном. За мөн хөх идэ гэдгийг хамгийн гол ном бүтээлд тэмдэглэж өгсөн энэ бүтээл бол Монгол соёл иргэншил ном дотор дэлгэрэнгүй ингэж дурдсан байгаа. За гадаадад судлагдсан байдал бол яг монголчуудын тариалангийн түүхтэй адилхан. За үүнд бол Карл Эрнст Бехрэгийн энэ ном чухал юм өргөтэй Европ дахинд яаж хөх тариаг ингэж түгээсэн талаар, за мөн Кристинагийн энэ Европын орнуудад хөх тариагаар хийдэг янз бүрийн талах эдээний талаар болон уламжлалт, баяр эрсдэл, үргэлж маягаар хэрэглэдэг зан үйлтэй холбоотой мэдээллүүдийг оруулж өгсөн энэ блог маш их чухал юм байсан. За мөн хүүтний улиралд хөх тариаг хэрхэн яаж ургуулдаг талаар Балтийн орнуудын хөх тарианы түүхийг гэж бичсэн. За мөн Дуурианы энэ
хятадд энэ нэтгэг хятадын өмнөд хэсгээс бусад орнд руу шар будаа хэрхэн тарилсан бэ? Мөн цагаан будаа хэрхэн тарилсан? Шар будаа хэрхэн тархсан бэ гэдэг талаар манай эртний өмнөх 2500-аас 2000 оны хооронд хөхмөрний сав дагуу ингэж хэлсэн байна гэд. Тэгээд үүнээсээ шар будааны тарилангийн эхлэл бол манай эртний өмнөх 6000-аас 5500 жилийн өмнө харахад зүүн Сибирь Примороор дамжаад тэгээ микро алтай эртний шар будааны соёлууд холбогддгоо гэсэн энэ мэдээ бас маш их юм чухал мэдээлэл болж гсэн байгаа. За хэдийн үеэс энэ Монголд тарилангийн энэ соёл үүссэн. За мөн хөх идэ хэдийн үеэс одоо ингэж хэрэглэгдэх болсон бэ? Тариа будааг яаж хэдийг тариалдаг болсон бэ гэдгийг өмнөх үеэс хадгалагдсан бидэнд үлдсэн тариалантай холбоотой энэ соёлын дурсгалууд болох хадны сүг зураг бол бидэнд маш их ингэж энэ түүхийг дамжуулан авчирч байгаагаараа маш их ач холбогдолтой юм. Баян-Хонгор аймгийн Баянлэг сумын бичгтийн хадны зураг дээр анжсаа түрээд явж байгаа хүн үхрээ хөтлөөд тэр анжис хөлөлсөн үхрээ хөтлөөд явж байгаа хүүхэд наа нь хоёр эмэгтэй хүн ингээ тариа будаага цацж байгаа байдалтайгаар ингэж төрслөгдсөн байдаг. За мөн Хятадын Сычуан мужийн эртний бунханаас олдсон энэ хоёр үхэр тэрэгтэй тэгээд анжсаа хөтлөөд ингээд дараад явж байгаа ийм тариаланчийн зураг энэ бас ингэж хадгалагдсан бидний үед ирсэн байгаа нь маш их юм ач холбогдолтой. За соёлын өв уламжлагчид бол монголчуудын хувьд урийнхаа үйлд торгууд хотон за гих мэтчлэнгийн ухсаатны бүлгүүд мөн тэдний тариалах арга хэрэгсэл зан үйл нь соёлын бит бас өв болон ингэж үлдсэн байгаа. За тэгээд хурал зэвсгийн үе чодон зэвсгийн доод дээд үеийг оруулалгүйгээр мезолит, неолитыг дамжаад хурал төмрийн үед хөгжингүү ингэж тариалан эрхэлж байсан байна гэсэн ийм ойлголтыг бид нар энэ өмнөх эрдэмтдийн судалгаа болон хадны зураг эд үлгийн зүйлсээс ингэж харж болно. За хөх идээний соёл бол мэдээж түүнээс өмнө энэ бол төвөрлөх аж ахуйн үед эхэлсэн байгаа нь бол ойлгомжтой. За тархацын хувьд авч үзэх юм бол газар тариалангийн соёлын голомт алтай тавьсан өндөр уулын бүс нутаг за мөн төв зүүн өмнө бүс нутагт энэ соёлын энэ голомтууд хамарч байгаамаа. За Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичиг 2050 гэсэн энэ том одоо үндсэн ийм бодлогын бичиг гарсан байгаа. За үүнд Монголын уламжлалт 5 өнгийн эдийн ундааг ашиглан 4 улирал хүний насны онцлог тохирсон хоол, тэжээл, сар бүтээгдэхүүнийг хөгжүүлж улмаар дэлхийд таниулж Монгол хүнс хоолны сүлжээг бий болгох. За ийм болгоход төрөөс дэмжлэг үзүүлнэ гэж Алсын хараа 2050 бичгийн зорилт нэгт үйл ажиллагаа 1.5-11 гэж заасан байна. За үүнтэй холбоотойгоор бид нар энэ бол бидний сэдвийн үндэслэл болж байгаа. За энэ үндэслэл дээрээ тулгуурлаад бид нар яг энэ судалгаагаа хийхдээ юуг авч утсан бэ гэхээр зэрэг эдийн ундааны соёл монголчуудын энэ уламжлалт эдийн ундааны соёл яг юу юм бэ? Хэдийн үеэс эхэлсэн бэ? За энэ эдийн ундааны соёл дотроо 5 өнгийн эдээ гэж яг юу хэлээд байгаа юм бэ? 5 өнгийн эдийн дотроос хөх эдээ гэдэг нь яг юу юм бэ? Яагаад хөх эдээ гэж нэрлсэн бэ? За тэгээд 5 зүйлийн тарианы жишээн дээр авч үзсэн. За энэ бол ерөнхийгөөс тусгай руу чиглэсэн ийм судалгаа бидний хувьд ингэж хийгдсэн байгаа. За тэгээд мэдээж соёлыг ярихын тулд хүнээ ярих хэрэгтэй. Хүн бол соёлын хамгийн том тулгуур ойлголтуудын нэг. За тэгээ хүнээ бүтээсэн зан үйл бэлэгдэл нь одоо энэ тариалангийн соёл 5 зүйлийн тарианы соёл дээр хэрхэн яаж илэрч байна вэ гэдгийг ингэ судалснараа ач холбогдолтой болж өгсөн байгаа. За тэгээд үүндээ 5 өнгийн эдийн дотор бид нар юуг оруулж байна вэ гэхээр зэрэг хөх эдээ. За энэ бол газрын шимээс их аваад нарны гэрлээс охио аваад байгаль дээр бий болж байгаа идэж болох хүн өөрийгөө эмчилж болох энэ бүх зүйлийг хөх эдээ гэж нэрлэж байгаа. Энэ ургамлын зүйлийг нэрлэж байгаа.
За тэгээ энэ дотор яг юу орж байгаа вэ гэхээр зэрэг одоо зураг дээр заримыг ингэж үзүүлсэн байна. За дараагийн 5 өнгийн эдийн дотор юу ордог вэ гэхээр зэрэг цагаан эд орж байгаа. Бид нар цагаан эдэгээ сайн мэднэ. Аруул, өрөм, зөөхий, бяслаг, тараг гэх мэтчлэнгийн маш их олон байгаа. Энэ бол бидний уламжлалт эдээ. За дараагийн нэг өнгийн эдээ бол улаан эдээ. Улаан эдээ бол махшус одоо энэ ялцчихгүй орно. За тэгээд дараагийн зүйл бол шар эдээ. Шар эдээ бол цагаан эдийнээс их аваад тас болоод өрөм зөөхийгөөр хийж байгаа. Тэр хайлмаг мөн шар тас хайлмгаа хайлуулад шар тас гаргаж байгаа. Энэ бол шар эдээ. Энэ шар эдээний ач холбогдлыг бол манайхан маш сайн мэдж байгаа. Хүний бие янгаах ухааныхаа талаас хийх хөөх янз бүрийн энэ зүйлүүдэд бид нар шар тасаа хэрэгжилж ингэж хэрэгэлдэг. За хар эдэг эдэнд бол аршаан, уус одоо бидний ундалж олох тэр зүйлүүд тэгээд мөн арх эдэний дээж арх эдийн дээд хадаг гэж цэнхэр өнгөтэй энэ хадгаа бас бэлэгддэг. Үүнтэй холбоотойгоор энэ 5 зүйлийн эдэг 5 өнгөөр ингэж нэрлсэн. Монгол энэ ухаан уламжлалт энэ соёлын нэг зүйл бол энэ 5 өнгийн эдээ юм аа. Энэ дотроосоо бид нар хөхийтэйгээ онцлон ингэж авч үзэж байгаа. За энэ 5 тансаг эдээг 5 өнгийн эдээтэй хойлох явдал бий учраас би энэ ч заавал 5 тансаг эдээг ингэж оруулж өгсөн байж байгаа. 5 тансаг эдээ гэж яагаад нэрлэж байгаа вэ гэхээр зэрэг түүнд орж байгаа ус. За энэ бол ус бол чандам нэрдэнэ. Хоёрдугаарт нь сүв. Сүв бол бүх юмны эхлэл энэ цагаан сүүний дээж. За тэгээд дараагийнх нь одоо эрдэс бодис буюу давс. За тэгээд дээр нь шар тас буюу тос. За тэгээд цай. Цай гэдэг маань өөрөө маш их юм хүндэтгэлтэй эдээ. За миний багш тулам багшийн маань хэлснээр бол энэ цай гэдэг зүйл бол маш их юм хүндтэй хүндээ өгдөг хүндэтгэлийн эдээ. Учираас 5 тансаг эдээг бүх энэ зүйлийг ингэж өөртөө цуглуулж хуримтлуулсан ийм эдийн ундааны охь болсон цай юм аа. Цай бол маш их юм хүндтэй хүндээ өгдөг хүндтэй эдээ мөн хүнд эдээ. Одоо нэг онх тэнгэрүүдэд цай аяалаад хөр өөрөө барьж ууж чадахгүй тийм хүнд байдаг учраас энийг бол ингэж дээдлж хүнд буюу хүндтэй хүндэтгэлийн эдээ гэж ингэж цайг хамгийн түрүүнд ингэж өргөн барьдаг байх нэ. 5 өнгийн эдийн дотроосоо бид нар хөхийтэйгээ онцлоод хөхийтэйний төрөл зүйл дотроо ийм 7 зүйлтэй. За чихэр жимс чихрийн ургамал, үр үндэс, мөөг, хоол амтлагч, цайны ургамал, цардуул тургамал, шанцаан ургамал, гурил, тариалангийн ургамал гэсэн ийм айс савд манай эрдэмтэд ингэж хувааж утсан байгаа хөх эдийг. За тэгвэл бид нар энэ дотроосоо хамгийн чухал гэж тооцсон үзэж энэ амуу будаа буюу арвай будаа. За тэгээд энэ дотроо авьяас хөц гэсэн энэ зүйлүүдийг оруулсан. Энэ гурилан бүтээгдэхүүн буюу 5 зүйлийн тарианыхаа жишээн дээр авч үзэж байгаа. Тэгэхээр зэрэг цаана судлагдаагүй 6 энэ төрөл зүйл байна гэж ойлгож болох нэ. За 5 зүйлийн тариа. Дээр үеэсээ энэ 5 зүйлийн тариан дотор юу оруулж исэн бэ гэхээр зэрэг 10 төрлүүд орж байна. Арвай будаа, завлаан будаа, тэгээд гурвалжин будаа буюу сагаг, амуу тариа. Тэгээд бурцэг тургамал гэсэн ийм 5 зүйлд ингэж хуваан авч үзчихсэн байх нь. За тэгээд энэ 5 зүйлийн тариан дотроос хамгийн их бэлэг дэмбэрэлтэй бэлэгдлийг агуулж байдаг энэ зүйл бол энэ үс дарвайн арвай буюу олон улсын хэллэг нь хордиум валгари 1L гэсэн энэ 3 төрлийн арвай. Энэ гадаад байдал нь ингэж харагдана. За энэ 6 талт Монгол арвай бол тэрнээсээ одоо монголчуудын тарьж ирсэн өвөг арвай. За энэ бол хөх тариа байна. Хөх тариа болохоор ийм жижигхэн 6 талт арвай болохоор зэрэг том 6 талтай, хөх тариа бол 4 талтай. За тэгээд энэ хөх тарианы тариа эднэрийг нийлүүлээд энэ сагаг энэ одоо их дэшигээ ийм үстэй байгааз энээс нь хараад үс дарвайн төрлүүд гэж нэрлэж байгаа. Үс дарвай гэж нэрлэж байгаа. Улаан буудаг хараад үзэхлээр улаан буудад ийм үс байхгүй. Ердөөсөө ийм нүцгэн ийм үсгүй ургамал байгаа. Тэгэхээр энэ үс дарвайн төрлүүдэд дотроо энэ төрлүүдийгээ дотор нь
хөх арваа буюу ийм хөх өнгөтэй халтар арваа бидний одоо бэлэг дамбирал хамаг юмдаа одоо хэрэгжилж байгаа энэ арваа цагаан арваан гурил гэж нэрлэдэг тийм ээ. Одоо бид нар цагаан арваан гурил идэж чинь, хөх арваан гурил идэж чинь, халтар арваан гурил идэж чинь. Ийм гурван төрлийн арваан гурил идэж чинь. За дараагийн нэг зүйл маань бол энэ сагаг буюу гурвалжин будаа. Хүннүүгийн энэ археологийн сурвалжаас археологийн малтлагуудаас эртний одоо хүннүү гүрний оршуулган дотроос энэ гурвалжин будаа гарч ирсэн. Тэгээд энэ яагаад энэ гурвалжин будааг ингэж хэрэгжилж байсан юм уу? Яасан гэхээр зэрэг тэр оршуулганыхаа доор нь ингэж давхар болгож дэвссэн ийм хэлбэртэй ингэж хадгалагдаж ирсэн учраас энэ бол эртнээс энэ гурвалжин будааг тарьж хэрэгжилж иржээ гэж ингэж үзэж байгаа. Дараагийн нэг зүйл бол энэ шар будаа гэж манайхны нэрлэдэг байгаа шүү дээ. Шар будаа, нанги будаа, хошуу будаа, бог будаа гэсэн энэ амууны төрлийн амуу тариа гэж нэрлэж байгаа ийм юу нэ тарианы төрлүүд байгаа. Энийг болохоор олон улсын нэршил нь бол Пинасум милиасум гэж нэрлэдэг. За энэ амуу будааны энэ төрлүүдэд дотор хошуу будаа буюу бидний мэддэг obvious энэ төрөл дотор багтаж орж байгаа. Амуу будаан дотор багтаж орж байгаа. За тэгэхээр зэрэг хар будааны хальсыг аваад шар будаа болгодог байх нь. За тэгээ нанги будаа, шүлхий амуу, авьяас, хошуу будаа буюу авьяас гэсэн энэ төрлөд орж байгаа. За тэгээд 5 дугаарт нь буурцах дургамал буюу шош, гэрийн хошонгор, вандууд, царгас, газрын самар, сэвэг зарам, арц ус ордог. За эрдэнэ шиш гэх мэтчлэнгийн маш их олон төрлийн юм шош буурцах дургамал дотор орж байгаа. За тэгээд бас эртнээс бол буурцах дургамлыг ингэж тариалж хэрэгэлдэг байсан гэж. Манай ээжийг жоохон байхад аав ээж хоёр нь л одоо эрдэнэ шишийг тариалчаад тэгэл тэрийгэ авчраад л иддэг байсан ч юм яаж иддэг байсныг бид нар гадаа байдаг байсан учраас мэддэггүй байсан гэж ингэж хууч хөрж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ бол бас л дээр үеэс эртнээс ингэж хэрэгжилж ирсэн байх нэ энэ буурцах дургамлын төрлүүдийг буурцгийг маш их ингэж иддэг болсон сүүлийн үед эрүүл мэндэд сайн гэж ингэж хэрэгэлдэг болсон байгаа. За энэ нөхөө судалгааны ажлын гол ач холбогдол нь юу юм бэ гэхээр зэрэг монголчуудын эдийн ундааны соёл 5 өнгийн эдээ, хөх эдээний төрөл зүйл 5 зүйлийн будаатай холбоотой зан үйл бэлэгдэл. За үүнийг орчин үеийн техник технологийн хурдцтай хөгжмийн улмаас уламжлалт энэхүү соёл мартагдаж буй тариалангийн энэ соёлыг баримтжуулан үлдээж судалгааны эргэлтэнд оруулах цаасан суурьт болон тусгай суурьт баримтаар түгээн дэлгэрүүлэх хойч үедээ өглөөлөн үлдээх гэсэн ийм зорилгыг бид нар төвшүүлэн бичсэн байгаа. За хөх эдээний зан үйл бэлэгдэл гэсэн энэ судалгааны ажлын маань хамгийн нэгдүгээр бүлэгт нь бид нар одоо онлын хэсэг. За яагаад ингэж хөх гэж нэрлээд хөх эдээ гэдэг яагаад ингэж нэрлсэн бэ? Энийг яагаад ногоон эдээ гэж нэрлэж болохгүй юм бэ? Гэх мэтчлэнгийн хүмүүсийн асуулт бол энэ хөх эдээн дээр маш их ингэж төвлөрч байсан. Яагаад хөх эдээ гэж нэрлэж байгаа вэ гэхээр энэ бол ерөөсөө л монголчуудын уламжлалт тэнгэр газрыг шүтдэг. Тэгэхээр энэ хөх ногоо униартаад байгаа энэ үзэгдэл бол ерөөсөө л хөх өнгийг ингэж авч үзсэн хөх өнгийг
Хандуулсан та бүхэндээ баярлалаа.